Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэн минь илгээрээ инх амгалан, төрлөөрөө дөвшин амгалан сайхан баярлаж байна уу? Та бүхэндээ сар шинийн гал халуун баярын мэндийг хүргье. Уралдаж агаад ухаж давхдаг, уйлж мөлхөө төрүүлж ирдэг, алгаа даашин тандгнан мүжгэлдэг, азийн мөмгөө амандаа хийдэг, хүн бүрийн харийг булаасан хөгжилтэй хөөрхөн хүүхдүүдийн маань оролцдог манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар эхлэж байна. Хорвоод мэдлээд 300-аадхан хонож байгаа хонгорхон хөөрхөн дүүнэр маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож алдар хүндийнхээ анхны гарааг манай нэвтрүүлгээс эхэлдэг үлээ. Бяцхан хөөрхөн дүүнэр маань яг одоохондоо тэмцээн уралдаанд оролцож ялж ялагдаж байгаагаа хараахан мэдгүйж гэлээ. Тэв дэлхийд нэрэн гаргасан тамирчид, дэнч хотойд барилдах бөхчүүд, үзэгслэнгоо монголжингоо охид, үйлэн дорон өгөнццэн олон алдартангууд маань эндээс л мэндэлж байгаа элэ. Ингээд хөөрхөн дүүнэртэй амжилт хүсээд энэ удаагийн дугаараа эхлэж байна. Миний хүү Фрутон Янад их дуртай. Бяцхан хүдмийн хэрэгтэй аминд муу дагуулгдсан. Их хурсын эрүүл мэндэд тэтгэх олон төрлийн жимснээ, нухаш, каш, жүүснүүд. Фрутон Яня шилдэг туслагч. Аль бишний дистрибьютор Bimex компани. Алдрайхан бяцхан дүүнрийн маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаан авдаралын уралдаанаар эхэлдэг. Хамгийн дөрөв данзан маань ороод ирлээ. Данзан хүн маань өнөөдөр 11 сар 11-нд хөөртөн дуудаг нарыг нь ангаарэ, бомбаарэ гэж хөөртөн дуудаг гинэ. Ангаарэ хүүгийн маань хобби далаавар хурууга гозойлгож байгаа тоглоомнуудаа эргүүлэнтэй хариулна шийдэлдэг хоббитай гин шүү. Эдэг дуртай хоол нь апельсин, тарган дүртэй ирээдүйн зохион бүтээгч инженер залуу болно гин 30 секунд нэглээ. Дүүний араас Батөршгын нэрмүү хүн маань орж иж байна. Өнөөдөр 10 сар 11-нд хөөртөн дуудаг нарыг эмүгэ гэж хөөртөн дуудаг гинэ. Эмүгэ маань дуу сонсож бүжиглэн энд тэнд очиж юм нураахта хамгийн сурамгай хоббитэй гин шүү. Эдэг дуртай хоол нь бантан бууз ногоотой шүлэнд маш их дуртай ирээдүйд их орныхоо нэрийг дэлхийн давцанд мандуулсан эрэмгийн мундаг олимпийн авраг болно гин 35 секунд баярлаа. 3 дугаар байранд Батбаярын төгөлдөр хүн маань явж байна. Өнөөдөр 11 сар 11-нд хөөртөн дуудаг нэрийг нь Бондолэ Цүндэлэ гэж хөөртөн дуудаг гинэ. Бондолэ Цүндэлэгийн маань хобби машин барьж уран жолоодлого хийн менежментдээ суугаад аялал хийдэг хоббитэй. Банш, бууз, бантан дуртай хүн маань авдаг ажилттай, ээлтэй энергтэй ингүү мундаг лидер залуу болно гэж 45 секунд гурлаа. 4-р байранд Батөршгын Далих охин маань явж байна. Далих маань өнөөдөр 10 сар 20 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь Ангахаа гэж хөөртөн дуудуулдаг гинэ. Ангахаа маань олон орны хэлээр утсаар ярьж чаддаг, оцгонхон, өцгнөхөн, хөөрхөн бүжгэлдэг, уртын дууг ардын дуутай уянглуулан байж шуранхайлан дуулдаг хоббитэй. Эдэг дуртай хоол нь бантан каш, ирээдүйд алтан гартай эмч болно, ард олондоо хүндлэгдсэн дэлхийн мис болно, бас ардын жүжигчин болж урлагийн од болно гин. За 1 минутын 4-р байранд ирлээ. 5-р байранд Бачаргалын гоо Марла охин маань явж байна. Өнөөдөр 10 сар 25 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь алаг үрмэн ихрийн охин минь алимын дүү минь гэж хөөртөн дуудуулдаг гинэ. За ингээд телевизийн реклам үзэж аянт нь бүжиглэж хөгжим сонсох хоббитэй. Ээжийнхээ хийсэн хоолн дуртай охин маань ирээдүйд Монгол улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болж дөрөө төвшин түмэн олон амар амгалан жаргуулна гин. Увсад байгаа эмээ өвгөд урт наслаараа удаан жаргаарай гэж дамжуулж байна. Минут 25 секунд хүндэрлээ. 6-р байранд аваа цэрэн овгтой бэлгүн хүн маань явж байна. Өнөөдөр 11 сар 5 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь аав ээжийн амин бурхан гэж хөөртөн дуудуулдаг гинэ. Амин бурханы маань хобби удирдлага байж сувг солин телевиз үзэх хоббитэй. Төмөсний зутан бантан идэх дуртай хүн маань ирээдүйд ард олондоо хүндлэгдсэн агуу мундаг хуйлч залуу болно гэн 2 минут 5 секундэд зургааллаа. 7-р байранд тинээд алдан ирж яваа игдүүтэй хөөрхөн охин бол оргилын ундрам охин маань байна. Өнөөдөр 10 сар 20 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь Кая гэж хөөртөн дуудаг гинэ. Кая маань ахыхаа машинаар тоглож ая гололгүй бүжиглэж хамраа үрчилгэн инээж хайртай хүмүүсээ үнсдэг хоббитэй. Тараг банштай хоол алимны нугаш дахианы шүлэн дуртай охин маань ирээдүйд сэтгүүлч бүсгүй болно гэн ингээд Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа ах золоо ихч заяа нартаа үнси I love you гэж дамжуулж байна. Бас эмээ өвөө ах чингүүнэд аж аргалыг хүсэн хөрөөгөө 4 минут 30 секундэд ирлээ. За түүний араас мөн динээд алдан ирж яваа игдөөтэй хөөрхөн охин бол их хотын инхчин охин маань байна. Өнөөдөр 9 сар 25 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь инхүүжээ энжи гэж хөөртөн дууддаг гинэ. Энжигийн маань хобби усанд орж уцаар ээж мөн аавтайгаа сагс таглах хоббитэй бантан каш, фрутанэгийн каш жуусаг нөхшөнтөн дуртай охин маань аавтай ажилттай ээжтэй нэртэй их дэлхийдээ хайртай их орондоо хэрэгтэй тэв дэлхийд нэр алдран зүрэтүүлсэн хүндтэй тамирчин бодног нь 4 минут 31 секундэд ирлээ. Хамгийн сүүл зүүд найрандаа өнөгчлэн унтаж байгаа зөөргөө хөөрхөн баян хотод
хүүхэд маань бол содном дарж авахтай намуун болор охин маань нэ. Намуун болор охин маань өнөөдөр 10 сар 2 хоногт өхөөртөн дуудаг нэрийг нь намууна дүүдэ гэж өхөөртөн дуудалдаг гинэ. Намууна охины маань хобби уцаар ярьж бүжиглэж хөөрж өнгөрөх хоббитэй. Хөөрхөн охин маань амандаа таарсан бүгдийг л идэж орхидог гинэ. Чулуу шороож байсан хамаагүй иднэ гин шүү. Уран бүтээлээрээ дэлхийд танигдсан урлагийн авьяастан хүн болно гин. За ингээд хөдөө хотын бүх өвөө эмээ нартай хайртай шүү сар шиний минь төвшүүлье гэд наам унцаар баян хотод болж байна. Хөөрхөн баян хотодоо дараа дарахад энэ зурлалд амжилтаар арцгахыг хүсэн өрөөё. Хоёрдугаар үеийн хөөрхөн тамирчдын маань хөгшүүлээд хамгийн эндрэмд ганц хэлмийн бэлэг сайхан хүн маань гараа насгалаа. Өнөөдөр 10 сар 23 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь өвөөгийн шар бэлгэнэ гэж хөөртөн дуудалдаг гинэ. Уцаар ярьж реклам үзэж дуудуулж машин дүр тоглож ээжийнхээ өгсөн хувцсыг нураах хоббитэй. Бантан каш өргөс хэмгэн дуртай хүн маань алтан гартаа ард түмэндээ ачлалтай агуу мундаг юмч болно гин шүү. 55 секунд 1-р байранд 2-р байранд ганц тулгын мөх тулг хүн маань явж байна. Өнөөдөр 11 сар 3 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь бөмбөлөө маань чадварлаг гаргагүй нь бүжиглэж чадaltaй нарахгүй зурагтай ном үзэх хоббитэй. Ногоотой бантан бууз банш зутан шүл төмсний нугш бас бүхэл мах уралтай шүлэн дуртай хүмүүс маань ирээдүйд бүх болох зорилготой тийм тэв дэлхийн авраг болно гэн. Минут 20 секундэд хоёрлаа. 3-р байранд их хотын мишээ докум маань явж байна. Энэ л өдөр 10 сар 10 хоногт инхрийлэн дуудаг нэрийг нь ээж авын нэмсэглэл инхрийг хөрхөн огноо гэж дуудаг гинэ. Зурагтай номоо үзэж мама гэж заадаг хоббитэй ээжихээ хийж өгсөн бүхий л гарын холыг амтрхан иддэг тэр дундаа бантан каш йогурт нугшин маш их дуртай охин ирээдүйд гяцхан жалуудаа өсгийг анхлан заасан ачтай буянтай багш бүсгүй болно гэн. Минут 25 секундэд гурлаа. 4-р байранд баясгалан овогтой нимүн хүү маань явж байна. Хөөрхөн нимүн маань өнөөдөр 10 сар 8 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь нөөтөө гэж хөөртөн дуудаг гинэ. Нөөтийн маань хобби дуулан бүжиглэн машинаар цалиг татуулан зугаалan тараан цацсан хойлон худган ийм их олон хоббитэй. Эдэг дуртай хоолнд банш зутан бууз хууш өрдөмсний нугаш зутан гурилтай шүү сог тараг эдэм бас мөмөндөө бүр илүү их хайртай бас дуртай. Их эзэн Чингис хааны уламжлалыг аван ард түмэндээ илэгтэй эх орондоо ээлтэй ухаантай чадварлаг удирдагч ерөнхийлөгч болно гэн. Ерөнхийлөгч маань минут 30 секундэд дөрвөллөө. 5-р байранд амар заяан хавар цэцэг охин маань явж байна. Өнөөдөр 11 сар 5 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь бөмбөлөө гэн. Бөмбөлөө маань ая сонсоод бүжиглэн айлгүйтэнхэн инээдэг авдар цаваа уудалдаг аяг халбгаа шийдэлдэг охин. Идэх дуртай хоолнд том бууз тагаа дөрөн баншин дуртай. Ирээдүйд ботомис болно гэн. Минут 45 секундэд тавлаа. 6-р байранд бат төвшин овогтой ууган баяр хүн маань явж байна. Өнөөдөр 11 сар 6 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь улака бондако гэж хөөртөн дуудаг гинэ. Бондоки маань хоббиг бол уцаар ярина усанд орно нэмээ өвөөтэйгөө машинаар аялах хоббитэй. Бантан тараг бууз цөөвөн гэдэл ээжихээ хийж өгсөн бүхий л гарын хоолыг гололгүй иддэг гинэ. Дэлхийд нэр алдран цорайтуулсан тамирчин болох хүү маань 2 минут 10 секундэд зургаалаа. 7-р байранд номин чулууны цэлмөн охин маань явж байна. Инээд алдсан игдүүтэй охин маань энэ л өдөр 10 сар 22 хоногт инхрийлэн дуудаг нэрийг нь бөөрөнхий зулцаг гэж хөөртөн дуудаг гинэ. Бөөрөнхий зулцгын маань хобби бүжиглэн аавынхаа хөлийг хазан хүүхдийн зурагтай сэтгүүл үзэх хоббитэй. Далайн байцааны оромог жимстэй тараг бас мах мүлжих дуртай охин. Ирээдүйд хүний их юмч болж хүн болгонд ач буйнаан тараан гэн 2 минут 30 секундэд ирлээ. 8-р байранд пүрэв доржин зан озрох хүн маань явж байна. Өнөөдөр 10 сар 12 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь өндөр гигэн гэж хөөртөн дуудаг гинэ. Өндөр гигэн зан озрын маань хобби бүжиглэн дуулан гар утсаар ярих хоббитэй. Идэх дуртай хоолнд бантан каш жимсний нугш стокн дуртай хүн маань ирээдүйд бүжигчин кино найруулагч болно гэн 3 минут 5 секундэд 8-р байранд ирлээ. За хамгийн сүүлд Баторжийн наран саланг охин маань явж байна. Өнөөдөр 10 сар 25 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь Соко гэн. Соко охин маань хөгжим сонсоод дуулж бүжгэлдэг хоббитэй. Идэх дуртай хоолнд том бууз тагаа дүүрэн каш бантан дуртай. Ирээдүйд шилдэг загвар өмсөрч дуучин бүсгүй болно гэн шүү. 3 минут 40 секундэд 9-р байранд иж байна. Бидний сонголт зөвхөн Пурухтан ням.
Аав ээжигээ баярлуулан хурлаж байгаа 3 дугаар үеийн тамирчдаас маань Чинбатын Мандуухан охин маань бистайгаа шүүжлээ. Өнөөдөр 11 сар 13 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь Бондай, Боролдай гин. Бандалагийн маань хобби хөгжим сонсож бүжиглэх хоббитэй ээжийнхээ хийсэн бүхий л гарын хоолн дуртай. Бандалаа охин маань төв дэлхийд нэрээ мандуулсан топ мисс болно гин шүү. 20 секундэд 1-р байранд ирлээ. 2-р байранд 2 ихэр хөөрхөн хүүгийн маань нэг лавг дөржин бат 2 хүн маань явж байна. Хос 2 шувуухаа маань хорвоод мэдлээд өнөөдөр 1 нас хүрч байгаа. Баярын мэндийг хүргье. Хөөртөн дуудаг нэрийг нь Бондгор гин. Хөгжим сонсож бүжиглэх хоббитэй. Нэг ихрээ шоглон нийлээд хоёулаа грэм болгохыг үзүүлж өгдөг гин шүү. Бууз бантан чипс тараг ээжийнхээ хийсэн бүхий л гарын хоолыг амтархан ирдэх дуртай. Аав ээжтэй ачлалтай эрдэм намтай сайн хүн болоод компани эзэн удирдагч болно гин шүү. 30 секундэд хоёрлоо. 3 дугаар байранд аваад иржин Цэма охин маань явж байна. Өнөөдөр 11 сар хүрч байгаа хөөртөн дуудаг нэрийг нь Жугина гэж хөөртөн дуудаг гинэ. Жугина охины маань хобби хотгор газрыг холцортол нь бүжиглэж бас дуулах хоббитэй. Ээжийнхээ хийж өгсөн бүхий л гарын хоолыг гуйлгалгүй, гололгүй иддэг сайн охин маань ирээдүйд эмч хүсгээ болно гэн 45 секундэд гурваллаа. 4 дугаар байранд лавг дөржин бат ирээдүй буюу 2 ихрийн маань нэг хөөрхөн хүн маань явж байна. Ихэр 2 ангаахаа маань энэ л өдөр 1 нас хүрч байгаа төрсөн өдрийн гал халуун баярын мэндийг хүргье. Хөөртөн дуудаг нэрийг нь ирээдүй маань хөгжим сонсож зурагтай ном үзэх хоббитэй. Бантан каш төмөс бас ээжийнхээ мөмийг хөхөх хамгаас илүү дуртай. Ирээдүйд сайн эмч, чадварлаг, мундаг доктор залуу болно гэн 1 минутанд дөрвөллөө. 5 дугаар байранд их хоёрын Мишель маань явж байна. Өнөөдөр 8 сар 13 хоногт бяцхан хөөрхөн охиныг маань Ишигхэн Мишка гэж хөөртөн дуудаг гинэ. Инхрийнхэн хөөрхөн Ишигхэн охин маань ижээ автагаа машинаар цалиг татуулан зугаалаж бас дэлгүүр хийсэх хоббитэй. Цөөвөн бантан бууцан дуртай охин маань ирээдүйд эрхэмсэг хөөрхөн онгоцны үйлчлэгч бүсгүй болно гэн минут 55 секундэд тавлаа. 6 дугаар байранд Баяр зогтын бэлгүүн хүн маань явж байна. Өнөөдөр 11 сар 4 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь Бөмбөлээ гин. Бөмбөлээ маань машинаар тоглож 60 унцын ажилд хамцүй шамлан оролцдог хоббитэй. Эдэг дуртай хоол нь бантан гурилтай шүл ирээдүйд алдар цуугаа дуудуулсан авраг бүх болно гин шүү. Минут 40 секундэд зургааллаа. 7 дугаар байранд Сүх Баяр авахта Урангоо охин маань явж байна. Сэлэнг аймгаас нэвтрүүлгийн маань зарж оролцсон хөөрхөн охин маань 10 сар 10 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь Бөмбөлөө гин. Бөмбөлөө маань бамбруштагаа тоглон барьж аваад үнсдэг хоббитэй. Идэх дуртай хоол нь хурган бантан ирээдүйд төгөлдөр хуурч хөгжмийн зохиолч бүжигчин жүжигчин урлагийн од болно гин 2 минут 10 секундэд долоолоо. Хамгийн сүүлд 8 дугаар байранд Отхон Баярын Цэлмүү маань явж байна. Өнөөдөр 11 сар 20 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь онцгой төрсөн Мисма охиноо гэж хөөртөн дуудаг гинэ. Мисмагийн маань хобби унтах болбол уйлж байснаа инээн цоглогоо энэ бүжиглэн цаа сураад иддэг хоббитэй. Идэх дуртай хоол нь бантан каш ирээдүйд алтан гартай эмч болно гин шүү. 2 минут 50 секунд 8 дугаар байранд ирж байна. Оросын холбооны улсын номер 1 хүүхдийн жижээл Бруда Няня Каш Жу Сок нухшиг Монголд оруулж ирээд байгаа Бимекс компани хамт олон эрхэм үйлчлүүлэгч та бүхнээ урьж байна. Хүүхдтэй хайртай хүн болгоны авж өгдөг бүтээгдэхүүн бол Бруда Няня бүтээгдэхүүн болсон. 100% цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн, сахарын холцгүй тансаг амттай. Танд болон таны хүүхдэд хэрэгтэй олон төрлийн витамин, амин дэм агуулсан тэжээлүүд бол Бруда Няня бүтээгдэхүүнүүд байгаа. Мөн шинэ үеийн мэдрэмжийг мэдрүүлэх классик кофе, Монголын номер 1 хаан брэнд болсон хаан цай, хаан кофе, сүү амтагдсан өгөөдөө кофего, сансрын бензин клокийн замын эсрэг талд байрлах Бимекс компани нэрийн барааны дэлгүүрээс бөөний үнээр хямдхан худалдан аваарай эрхэм үзэгчтэй. Хорвоогийн хамгийн хөөрхөн тамирчдын маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаан нар үргэлжлэж байна. Хамгийн дөрөнд оргилийн ундрал охин маань гараанаас гарлаа. Энэ удаагийн дугаарын маань хөгжилтэй хөөрхөн өхөөрдөм гүнжээр шалгарсан игдүүтэй хөөрхөн ундран охин маань энэ удаа 35 секунд 1-р байранд орж иж байна. Түүний араас 2-р байранд Аваа зэрэнгийн бэлгүүн хүн маань явж байна. Эх орныхоо нэрийг дэлхийн давцан дурсгах ирээдүйн алдарт бүх энэ удаагийн дугаарын маань царайлаг мэралаг Якозуна бэлгүүн маань минут 25 секундэд 2-р байранд ирж байгаа. 3-р байранд Инх хотын инхчин охин маань явж байна. За энэ далцсан игдүүтэй хөөрхөн инхчин охин маань энэ удаагийн дугаарын маань хөгжилтэй хөөрхөн царайлаг мисэр шалгарсан. Царайлаг мис маань минут 45 секундэд 3-р байранд ирж байгаа. 4-р байранд Содном Даржагийн Номон Бодлор охин маань явж байна. Гайхалтай хөөрхөн ганган мис гадаад дотоороо илж нэр алдран зүрээд дутхгүй бүсгүй маань минут 46 секундэд 4-р байранд орж байгаа. 5-р байранд Бат хоёрын төгөлдөр маань орж ирлээ. Азийн мөмлөг суулсан азтай одтой хэмэртэй авхаалчтай хөөрхөн сэргэлэн жентэлмен төгөлдөр маань 2 минут 8 секундэд 5-р байранд орж байгаа. 6-р байранд маань
маань Бат оршихын Ирмүү хүн маань орж иж байна. За Ирмүү маань тэмцээний нийт өнгөөр 2 дугаар байранд орж мөнгөн медалаар ингрэмлсэн сэргэлэн цаваа хөөрхөн хүү байгаа 2 минут 10 секунд 6 дугаар байранд орж байгаа. 7 8 дугаар байранд маань 2 хөөрхөн хүү маань зэрэг авж байна. За эхлээд Бачаргалын гоо марлаа охин маань гараанасаа гарын барины зүг игдүүтэй нарахгүй мөлхөж аваа. За түүний араас Очратын данзан маань гүйцэж төрүүлээд игдүүтэй нарахгүй бондгон нөхөн мөлхөж явнаа. За ингээд Очратын данзан хүү маань хөөртөм хөөрхөн бондгорхан хүүгээр шалгарсан 3 минут 15 секундэд төрүүлээд 7 дугаар байранд орж ирлээ. За түүний араас хөөртөм хөөрхөн үзэсгэлэн гоогоор охиноор шалгарсан Бачаргалын гоо марлмаар 3 минут 16 секундэд 8 дугаар байранд ирж байна. За ингээ хамгийн сүүлд Бат оршихын дайлынх охин маань ирж байна. Дэндүү хөрхөн дэгжин мис дэлхийд нэр алдран цурай тулах гоо бүсгүй дайлынх маань 4 минут 40 секундэд мөлхөж 9 дугаар байранд хамгийн сүүлд орж ирлээ. Хөлхүрдтэй дөрөв чангатай 2 дугаар үеийн 9 тамирчдаас маань хамгийн дөрөнд Бат өвшингийн ууган баяр маань гараанаас гарлаа. Тэмцээний нийт өнгөөр 1-р байранд орж хүрэл медалаар ингрэмлсэн хөөрхөн ууган баяр маань 36 секунд мөлхөж 1-р байранд орж байгаа 2 дугаар байранд амар заяан хавар цэцэг охин маань явж байна. Шилдэг бүжигчнэр шалгарч авиаслаг хөрхөн царайлаг мисээр үргэлжлэгдсэн хавар цэцэг маань 47 секунд мөлхөж 2 дугаар байранд орж байгаа 3 дугаар байранд номин чулууны цэлмүүн буюу шилдэг бүжигчин үнэхээр хөрхөн үзэсгэлэнт гүнжээр тодорсон охин маань 1 минутанд мөлхөж 3 дугаар байранд орж ирлээ. 4 дугаар байранд Бат оржийн наран солонго охин маань явж байна. Шилдгийн шилдэг бүжигчин царайлаг мирадаг монголчингоо мис наран солонго охин маань минут 27 секундэд дөрвөлж байгаа л 5 дугаар байранд Инх Батын Мишель охин маань орж иж байна. Бондгор хөргөн ботом мисэр шалгарсан Мишель охин маань бондгонохон бөндгөн охин 2 минут 25 секундэд 5 дугаар байранд ирж байгаа. 6 дугаар байранд Ганс Илмийн бэлэг сайхан хүн маань орж иж байна. Энэ удаагийн дугаарыг маань игдүүтэй хөргөн эрхэмсэг жентльмен бэлэг сайхан маань 2 минут 45 секундэд 6 дугаар байранд ирж байгаа. 7 дугаар байранд Пүрвд оржийн зан вазар хүн маань орж ирлээ. Үнэхээр хөөрхөн гөхөөртөм ханхуу өргөмжлөөр өргөмжлөгдсөн зан вазар маань 4 минут 20 секундэд 7 дугаар байранд мөлхөж байгаа. 8 дугаар байранд Баясгалангийн нимүү хүн маань орж иж байна. Дэндүү хөрхөн дэгжин жентльмен дэлхийд нэр алдран зүрээд болох сайхан залуу нимүү маань 4 минут 30 секундэд 8 дугаар байранд орж ирлээ. Хамгийн сүүлд уйлсаар ган тулгын мөнх тулг хүн маань явж байна. Шилдгийн шилдэг бүжигчин царайлаг мэралаг эндөнгөөгөө сайхан залуугаар өргөмжлөгдсөн мөнх тулг хүн маань 5 минут 20 секундэд 9 дугаар байранд орж иж байна. Бидний сонголт зөвхөн Пурухтан Нянья. Аавыжигээ баярлуулан хурдж байгаа 3 дугаар үеийн тамирчдаас маань хамгийн дөрөв Чинбатын Мандуухан охин маань гараанаас гарлаа. Авторалын бэлтгэл уралдаанд бусдаараа хамгийн дөрөв төвшүүлж алтан медалаар ингрийн медаль шилдэг бүжигчнэр шалгасан Мандуухан маань минут 15 секундэд 1-р байранд орж иж байгаа 2 дугаар байранд Сүх баярын урангай охин маань орж иж байна. Шилдгийн шилдэг бүжигчин алаг нүдэн авиаслаг мисэр шалгарсан урангай охин маань минут 25 секундэд 2 дугаар байранд орж иж байгаа 3 дугаар байранд Отхон баярын цэлмэн охин маань орж иж байна. За энэ удаагийн дугаарыг маань үзэсгэлэнгоо өнсгөлжин охиноор шалгарсан хөөрхөн цэлмэн маань 2 минут 5 секундэд 3 дугаар байранд ирж байгаа. 4 дугаар байранд Инх баярын Мишель охин маань орж ирлээ. Азийн Монголыг сугалсан азтай одтой хэмэрт охин хөөрхөн царайлаг бяцхан мис Мишель маань 3 минут 5 секундэд 4 дугаар байранд ирлээ. Түүний араас 5 дугаар байранд Баяр Зүхтийн бэлгүүн хүн маань явж байна. Шилдгийн шилдэг бүжигчин ганган хөрхөн гард магнагаар шалгарсан цэнгэлэг хүрээлэнгийн он дэвжиг зэн төмөн голны урам ихээр уралдуулан барилдаж баярлах ирээдүйн авраг бүх маань 3 минут 45 секундэд 5 дугаар байранд ирлээ. 6 дугаар байранд Аваад орчин Цэма охин маань явж байна. Шилдэг бүжигчнэр шалгарч авиаслаг хөрхөн алаг нүдэн гүнжээр тодорсон байгаа. Алаг нүдэн охин маань 5 минут 50 секундэд 6 дугаар байранд мөлхөж байгаа. 7 8 дугаар байранд маань 2 хөөрхөн баян ходоод маань үлдэж байна. За 2 ихэр баян ходоод маань бол Лавгдоржин Бат баяр Лавгдоржин Бат ирээдүйн нар маань байна. За хөөрхөн 2 баян ходоод маань одоохондоо хараахан мөлхөж сураагүй байгаа гинэ. За ингээд Бат баяр хүү маань гайхалтай хөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялаж нэр алдран цоройд болох сайхан залуугаар татарсан байгаа. За ихэр Лавгдоржин Бат ирээдүйн хүү маань бол шилдэг бүжигчнэр шалгарч өхөөртөм хөрхөн авиаслаг жентльмен өргөмжлөөр өргөмжлөгдсөн байгаа. За ингээд игдүүтэй хөөрхөн баян ходоодоо дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэнгэрөөё. Миний хүү Фрутон Янад их дуртай. Бяцхан хүдмийн хэрэгтэй амин дэмүүд агуулгдсан. Эх хүрсийн эрүүл мэндэд тэтгэх олон төрлийн жимсний нухаш, каш, жүүснүүд. Фрутон Нянья шилдэг туслагч. Аль бишний дистрибьютор Bimex компани.
Сар шинийн баяр, шинийн дөрөвний бэлэг сайн энэ өдөр ямар хөөхөд азад нь алгандаа гэж Азийн мөмлөг соголохны харцгаая. За ингээд ихний 13 тамирчдаас маань баярын энэ өдөр Бат баярын төгөлдөр хүмүүс надтай одтой хиймэртэй байгаагаа харуулж Азийн мөмлөгийг хамгийн дөрөнд авчиж байна. 13 тамирчдаас 28 бөмбөгнөөс Азийн мөмлөгийг хамгийн дөрөнд авчиж байгаа азтай одтой хиймэртэй төгөлдрдүүдээ амьдралынхаа туршдандаа азтай одтой хиймэртэй байхын үлзий төрөлийг өөдөд мөргөн дэвшүүлье. За ингээд 2 дахь 13 тамирчид маань Азийн мөмлөгөөс болоход бэлэн болоод байна. Манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч Bimex компани тусгай шагналын эзэн болно. Азийн мөмлөс сугалсан хүүхэд. За ингээд энэ тусгай шагналын эзнээр инх баярын Мишель охин маань тадарч байна. Азад нь алгандаа гэсэн авхаалтай самбаатай Мишель дүүдээ амьдралынхаа турш дандаа азад нь алгандаа гэж явахын үлзий төрөлийг өөдөд мөргөн дэвшүүлье. Манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч мянган тамирчид маань гарын бэлгээ гардуудаг Bimex компани хамт олон маань сар шинийн баярын мэндийг бүх монголчуудаа өөдөд нь өргөн дэвшүүлэн хүргэж байна. Сар шиндээ сайхан шинлээрээ илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан жаргацгаагаарэ гэж дамжуулж байна. За Bimex компани хамт олон маань Орсын холбооны улсын номер 1 хүүхдийн тэжээл Proton Nanya малжижим нэртэй каш, жуус, сок нухшнуудыг Монголд оруулж ирээд олонний танил таашаагдсан бүтээгдэхүүнээр шалгаруулад байгаа лээ. Хүүхдтэй хайртай хүн болгоны авч өгдөг бүтээгдэхүүн бол Proton Nanya малжижим нэртэй каш, жуус, сок нухшнууд болоод байгаа. За Proton Nanya каш, жуус, сок нухшнууд маань номингийн дэлгүүрүүдээр болон бүх супермаркетуудаар худалдаалагдж байгаа. Эрхэм хүндэт эхчүүдээ, ээжүүдээ та бүхэн мянга сонсохоор нэг үзээ гэж Proton Nanya малжижим нэртэй каш, жуус, сок нухшнуудаа аваад хэрэглээд амтлаад үзээрэй. Цаанал нэг танил татсан сайхан амтыг та бүхэн мэдрэхээс гадна танд болон таны хүүхдэд хэрэгтэй олон төрлийн витамин, амин дэм агуулсан маш сайхан бүтээгдэхүүнүүд байгаа шүү. Мөн жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд зориулсан сахарын холцгүй Proton Nanya жуус худалдаанд гарсан байгаа. Миний хүү Proton Nanya-д их дуртай. Бяцхан хүдмийн хэрэгтэй амин дэмүүд агуулгдсан. Их хурсын эрүүл мэндэд тэтгэх олон төрлийн жимсний нухаш, каш, жууснууд. Proton Nanya шилдэг туслагч. Аль бишний дистрибьютор Bimex компани. Нааша хараарай хүмүүсээ нар хүүхдийн эхлэлгүүрд 80 төрлийн бараа навс хэмдарч байна. Сар шинийн баярын бэлгээ сансан бүхний эндээсэл сонгоорой. Хүүхдийн бүх хувьцыг 10-аас 50% үн бууруулан зарж хүн болгон эндэлж цугларсан байна. Солонгос улсаас сар шинийн гарын бэлэг ирлээ. Тэлээ 6500-аас 4500 төгрөг. Чанартай дурсгалтай бас үн хямд тоглоомод нар хүүхдийн эхлэлгүүрд худалдаалагдаж байна. 1500 төгрөгнөөс 2000 төгрөгийн хооронд хүүхдийн чанартай хөөрхөн тоглоомуудыг бөөндөж байна. Хүн бүхний хүссэн бүхэн хүүхэд бүхний сайхан бэлэг байна. Хурж ирээд аваарай хүмүүсээ та бүхнийг нар дэлгүүр урьж байна. Нар хүүхдийн эхлэлгүүрийн хаяг гэвэл хорооллын Москва рестораны замын эсрэг талд байрладаг. Нар хүүхдийн эхлэлгүүрийн найрсаг хамт олон та бүхнийг урьж байна шүү. Уралдаж мөлхөж анзаа утсан бяцхан хөөрхөн дүүндрийн маань дөрөвдөг тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжлэж байна. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүдээ хөөрхөн дүүндэр маань их гоё бүжгэлдэг хүүхдүүд байлаа. Ингээ шилдэг бүжигчтэй танилцуулъя. Бат оршихын дайлынх, ориглын, ундрам, номин чулууны цэлмөн, амар заяан, хавар цэцэг, бат оржийн наран солон ган тулгын мөнх тулга, Чинбатын мандуухай, лаваг доржийн бат ирээдүүд, аваад доржийн цэм, баяр зогтын бэлгүүн сүх баярын урангоо нар маань шилдэг бүжигчдээр шалгарлаа. Хүндэт эзэгчүүд телевиз үзэгчтэй та бүхэн хүүгийнхаа охиныхоо хөгжилтэй хөөртэй дурсгалтай дуртатгалтай энэхүү сайхан мөчийг манай Цүтэй тамирчин нэвтрүүлэгтээ маань заавал мөнгөлүүлдээгээрээ. Манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг нар хүүхдийн эхлэлгүүрийн найрсаг хамт олон сар шинийн баярын мэндийг эрхэм мөөчлөлөгч Монголынхаа ард түмэндээ хүргэж байна. Илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан жаргацгааж айл болгон аж жаргалаар дүрэн хүүхэд болгон инээд баяслаар бэлгэж явахын сайхан өрөөлийг нар хүүхдийн эхлэлгүүрийн хамт олон өргөж байна. Нар хүүхдийн эхлэлгүүрийн найрсаг хамт олон хорооллын Москва рестораны замын эсрэг талд байрладаг. Нар хүүхдийн эхлэлгүүрд өвлийн өдөнсөдөн күрдэг камбицааны ихэд дотортой өвлийн гутлнууд, халуун тулан оролт бэлгээд өвлийн бүхий л төрлийн хувцснууд байна. За мөн дөнгөж төрсэн яраа хүүхдийн бүхий л хэрэгслүүд нар хүүхдийн эхлэлгүүрд бүгд цөм өрөөстэй байна шүү. Мөн 0-16 насны бүх хүүхдүүдийн аягүй хөгжүүлэх, эвлүүлдэг тоглоом, нисдэг онгоц, түрдэг машин гэд олон төрлийн тоглоомнууд байна. Нар хүүхдийн эхлэлгүүрийн 1, 2, 3, 4 давхад нь танд болон таны хүүхдэд хэрэгтэй олон төрлийн бүтээгдэхүүнүүд өрөөстэй байна. За ингээд нар хүүхдийн эхлэлгүүрийн хамт олон Солонгос, Польш, Бээжин, Гуанжуугаас чанар чанстай хувцас хэрэгслүүдийг Монголд оруулж ирж үнийн боломжийн санал бас чанарын өндөр түвшинг хариуцсан ажилладаг байгаа. За ингээд нар хүүхдийн эхлэлгүүрийн найрсаг хамт олноор ирж үйлчлүүлээрэ. Нар хүүхдийн эхлэлгүүрийн хамт олон та бүхнийг урьж байна. Ингээд нэвтрүүлэгт оролцсон хөөрхөн дүүнэртэй аж жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөй дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй баяртай сайхан баярлцгаагаарай.
Ингээд энэ удаагийн дугаарыг маань 1-р байранд Чинбатын Мандуухан охин маань авж байна. Шилдгийн шилдэг бүжигчин алтан медалийн эзэн Мандуухан охинд маань нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bimex компани агч нар нь гарын бэлгээ гардуулж байна. Баяр хүргэе. Хурдгүйч авхаал самбаагаараа 2-р байранд орж мөнгөн медалаар ингрэм медалж байгаа. Бат оршихын 90 хүдэ мөнгөн медалийн бэлэгтэн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bimex компани агч нар нь гардуулж байна. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Медалаар ингрэм медалж байгаа. Хөөхөн сэргэлэн хүү Бат өвшингийн ууган баяр хүдэ хүрэл медалийн бэлэгтэн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bimex компани агч нар нь гардуулж байна. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Шилдэг бүжигчин алаг нүдэн авьяаслаг мис охиноор сүх хоёрын уранган охин маань шалгарлаа. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Азийн мөмлөг сугалсан азтай одтой хиймартай хүү авхаалчтай хөөхөн сэргэлэн джентльмен Бат хоёрын төгөлдөр хүдэ Азийн мөмлөгний тусгай шагналыг Bimex компани агч нар нь гардуулж байна. Баяр хүргэе Азтанда. Их орныхоо нэрийг дэлхийн давцан дуурсгах ирээдүйн авраг бүх энэ удаагийн дугаарыг маань царайлаг Миралаг Якозуна даваа цэрэнгийн бэлгүү хүдэ бэлгийн гардуулъя. Баяр хүргэе. Сайн бүх болголтгой. Гайхалтай хөөхөн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алдран цорой тулах гоо бүсгүй. Содном даржаагийн намун болор охиндоо бэлгийн гадуулъя. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Ас холын ар хангаан аймгийн тариа цумаас нэвтрүүлгийн маань зоржиж оролцсон. Үзэгслэнгөө үнсгэлжингээр шалгарч байгаа Отхон баярын Цэлмөн охиндоо бэлгийн гадуулъя. Үзэгслэн хөрхөн үнсгэлжиндээ баяр хүргэе. Шилдгийн шилдэг бүжигчин царайлаг Мирадаг Монголжингоо мис Бат оржийн наран солонго охиндоо бэлгийн гадуулъя. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн охин шилдэг бүжигчин авьяаслаг алаг нүдэн гүнж даваад оржин Цэма охиндоо бэлгийн гадуулъя. Баяр хүргэе. Тэмцээн уралдаанд маш амжилттай оролцож 4-р байранд орж өхөөртөм хөөрхөн Бондгор ханхүүгээр шалгарсан Очир хотын Дамлан хүдэ бэлгийн гадуулъя. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Бондгор хөөрхөн Батами сүргэмжлэлийг Инх Батын Мишель охин маань авж байна. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Үнэхэрийн хөөрхөн өхөөртөм царайлаг ханхүүгээр бүрэг доржийн зан азар хүмүүс шалгарлаа. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Өхөөртөм хөөрхөн үзэгслэнгоо сайхан охиноор Бач аргалын гоомарлаа охин маань тадарч байна. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд нэр алдран цорой тулах сайхан бүсгүй Бат оршихын дайлих охиндоо бэлгийн гадуулъя. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Шилдгийн шилдэг бүжигчин үнэхэрийн хөөрхөн үзэгслэнт гүнж өргөмжлөлийг номин чулууны Цэлмөн охин маань авж байна. Үзэгслэнт хөөрхөн гүнжтэй баяр хүргэе. Fruto Niania. Гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялаж нэр алдран цорой тулах сайхан залуу лаваг доржийн Бат хоёр хүдэ бэлгийн гадуулъя. Fruto Niania бүтээгдэхүүн. Хоёр ихрийн маань нэг хөөрхөн хүү шилдгийн шилдэг бүжигчин өхөөртөм хөөрхөн авьяаслаг джентльмен лаваг доржийн Бат ирээдүй хүдэ бэлгийн гадуулъя. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Энэ удаагийн дугаарыг маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен хүүгээр ганц сэлмийн бэлэг сайхан хүү маань тодорлоо. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Шилдэг бүжигчин авьяаслаг хөөрхөн царайлаг мис амар заяан хавар цэцэг охиндоо бэлгийн гадуулъя. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Дандаа инээд алдсан игдүүтэй хөөрхөн охин Инх Батын инхчин маань хөгжилтэй хөөрхөн царайлаг мисээр шалгарлаа. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Азийн мөмлөг сугалсан азтай одтой хиймартай охин өхөөртөм хөөрхөн царайлаг мис Инх баярын Мишель охиндоо Азийн мөмлөгний тусгай шагналыг ахигч нар нь гардуулж байна. Bimex компани баяр хүргэе. Шилдэг бүжигчин царайлаг Миралаг Юндэнгөөгөө сайхан залуугаар ган тулгын мөнх тулга хүү маань тадарч байна. Баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд нэр алдран цорой тулах сайхан залуу баясгалангийн нэмэн хүдэ бэлгийн гадуулъя. Баяр хүргэе. Fruto Niania. Дандаа инээд алдсан игдүүтэй хөөрхөн охин ориглын өндрөм охин маань хөгжилтэй хөөрхөн өхөөртөм гүнжээр тадарч байна. Өхөөртөм хөөрхөн гүнжтэй баяр хүргэе. Fruto Niania бүтээгдэхүүн. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээ эзэгнэн төмөн олноо урам ихээр оролдуулан барилдаж баярлуулах ирээдүйн авраг бүх энэ удаагийн дугаарыг маань шилдэг бүжигчин ганган хөөрхөн гард магнаа баяр зогтын бэлгүүн хүдэ бэлгийн гардуулъя. Сайн бүх болголтгой. Баяр хүргэе. Эрхэм үзэгчдээ манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань шинийн дөрөвний бэлэгт сайн энэ өдөр манцуутай хөөрхөн дүүнэр маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож алдар хүндийнхаа анхны гарааг манай нэвтрүүлгээс амжилттай эхэллээ. 10 хавар харамсан сумшиг өнгөрөхөд алдраа жаахан дүүнэр маань сурагч олно. Харин зуныг одоход хонгор жаахан дүүнэр маань оюутан болсон байна. Нэг л мэдгэд 30 намартай залгаж нэр алдран цорой тулсан залуус болцгоон эсгэрэн шөөгөх 40 өвлийг өнгөрөхөд их орондоо ихийг бүтээсэн эрдэм номтой залуус байцгаана
байна. Тэр цагт дүүнэр минь та нар нэвтрүүлгээ үзээд дэсгэл үгүй инээд алдаж, хонгорхон бяцхан насаан дурсаж, хөхрөн инээж баясгаах болно. Үлгийд багтдаг жаахан дүүнэр маань том болсон ч үн хойчод манцуудаа бяцхан тамирчид маань үргэлж эсээр байх болно. Ингээд ирж буй илжгийн химээх туулай жилдээ айл болгон аз жаргалаар дүүрэн хүүхэд болгон инээд баяслаар бэлгэж авахын хамгийн сайхан өрөөлөөр энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй баяртай.